25 оны 10 дугаар сарын 3 захиалгат болон шинээр ирж байгаа барааны танилцуулга. Эхлээд Apple-аас явъя. 17 Pro, 17 Pro Max, 16 Pro, 16 Pro Max, Tikkun case, AirPods Pro 2 ANC-тэй. Sin энэ шинээр гарсан Pro 3 харагдаж байна. Pro 3 дандаа эзэнтэй захиалгаар авчирсан. Beats-ийн CGS 1.5-тай cable, оригинал адаптер. За тэгээд M1 M2 бэлэн байгаа. Энийгээр болохоор нөгөө эрэлттэй үн боломжийн байгаа. OnePlus-ийн Pad 2 Pro 13 2-тай. Загвараас 2 шиг ирсэн. Нэг нь LED эзэнтэй болсон. Ойр зур лангийн кабель бас HDMI кабель асуугаад идэг. 100 эдийг авчирсан шүү. Эдийг компьютерийн дэлгүүр биш гэсэн зарим шаардлагатай зүйлсийг бэлэн байлгах зүгээр санагдаад байгаа. Энд бас нөгөө дууссан байсан. Scorpion 2 маань ирчиж. Энэ бүр амар эрэлттэй байгаа. Яагаад эрэлттэй байгааг нь ихэнх хүмүүс мэдчихэж байгаа та тий. Android дээр л одоогоор цор ганц сонголт нь байна. Ukraine-ийн ганц 2 бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх болсон цаашид энэ одоо тестэнд явах бүтээгдэхүүн байна. Юу вэ гэхээр сүүлийн үед дийлэнх хэрэглэгчдийн зүгээс утсан дээрээс компьютероор дамжуулж яг албан ёсоор нь стрим хийх сонирхолтой болсон түүн дээр хамгийн чухал зүйл болох, ашиглагддаг зүйл болох capture card гэдэг. Capture card-ыг та бүхэн дуулсан бах мэдж байгаа. Үүн дээр ерөөсөн Monopol компани Elgato байдаг. Сул тал нь жоохон үнэтэй. Тэр зарчмыг эвдгээр Ukraine-ийн 1080-тай 60 Гц дэмждэг capture card-ыг тестлэхээр болсон. Саундныхаа асуул яад юм байгаа мэддэггүй. Энийг тестлэх бичлэгээр хамтдаа залгаж үзнэ. Тэгээд ийм вебкам зам байгаа шүү бас. Тэр арай Logitech-ийн C920. Бүр вебкам ашиглахгүй, DSLR камера ашиглах гэвэл энэхүү Camlink-ийг бас ашигладаг. Тэрнээс гадна мэдээллийн чанартай нэг зүйлийг хэлэхэд энэхүү холболт capture card руу очих дүрсийг HDMI-аар дамжуулдаг. HDMI нь өөрөө дамжуулахад хаба бас их голоод идэг. Бидний барьж байгаа энэ хаб буюу салаалагч. Энэ салаалагч маань өөрөө дүрсээ дамжуулж чадахгүй юу гэдэгт бас их учир байдаг. Тийм болохоор туршихаар бас нэг 4K дэмждэг гэж байна. Одоо 30 Гц-тэй 60 Гц-тэй арай бага слоттой иймэрхүү хабуудыг авчирлаа. Эдгээрийг бүгднгийн залгаа туршаад болж ивэл зарнаа. Энэ болохоор C болон A толгойтой card reader нь. Тэр бол бас ойр зур юмнуудаа хуулахад амар байдаг. Энэ их хөөрхөн санагдсан. Ukraine-ийн 65 Вт-тай дижитал дэлгэцтэй юм чаржер байна. Ган чаржер. Одоо яг энэ харагдж байгаа хэсэг дээр animate хийдэг. Дээр 3 слоттой порттой C1, C2, дараа USB-A. Энэ бол хайрч. За дараагийнхаа брэнд рүү оръё. Pivoгийн B21-ийг бол мэдж байгаа бох. Тэгээ өмнө нь танилцуулсан budget гэж яригддаг үн боломжийн хөрөх чадамж супер соронзон суурьтай. Хамгийн сүүлд гарсан B21 загвар нь байна. Өндөр бас ватттай, дээрээс нь аппликейшн дэмжин. Энэ болохоор шинээр ирж байгаа B2 Ice Blade гэдэг бас адилхан брэндийнх. Хэмжээний арай жижиг юм шиг. Энийг хамтдаа задлж харцгаана. Шинэ бүтээгдэхүүнүүдийг ер нь эхнээс нь задлаа авчиж байгаа да. Plexstone-ийн ийм нэг салаалагч туршихаар ганцхан ширхэг авчирсан. Толгой нь хувирдаг, хөндлөн болон 90 градус болон шууд уламжлалт. Тэгээд өөр дээрээ 60 Вт C charger-тай, CA дэмждэг порттой, AUX хүчний оролттой. За энэ Pivoгийн өөрийнх нь 30 Вт-ийн адаптер байна. Энэ адаптертай кулер цуг авах юм бол арай хямд тусдаг. Тусдаа зарагтаар арай үнэтэй. За тэгээд манайхаас нөгөө бэлгэнд өгдөг маус пад жоохон
шинжлээд брендийн гайгүй юм оруулж ирэхээр шийдсэн цаашид энэ бол Cherry. Хэмжээний хувьд 350 градус 440 байсан баг шүү. За энэ материал яцгүй нэгт арай л өөр байна. Миний хувьд маусны падны мэдлэг жоох одоогор таарав байгаа. Мэдлэг мэдээллийг цуглуулж олж авч байгаа. Яг энэ хэмжээ бол яг гоё болоод идэх тий. Тэгээд хэрэглэж үзчихэд дараа нь бас тайлбар оруулнаа. Өөр ганц хоёр зурагтай тасгаар бас байгаа шүү. Cherry-ний логотой. 3 төрлийг авчирсан. Бас нэг хоршил байсан баг шүү. Сүүлийн танилцуулга бүтээгдэхүүн энэс би өөртөө авсан нэгийг нь зарна 2 хон шиг ирсэн. Энэ юу вэ гэхээр писингийн ширээн дээрх 65 та юм цэнэглэж байгаадсан шүү дээ. Тэрнтэй яг ижилхэн док чаржер гэх юм уу? Anker Nano. Дээрээс нь хүчин чадал нь бүр супер инаараа. Ийм олон төхөөрөмжнийг дор цэнэглэх боломжтой. Өөр дөр ийм паучтай юм шиг байна. 4C2A гаралттай. Доороосоо шууд 200-аар. Хүчин чадал нь бүр үнэхээр супер. 130 Вт гэдэг чинь юу гэсэн үг вэ? Үүний дашрамд бас нэг шинэ мэдээлэл та бүхэн зарим нь мэдж байгаа хөө мэдгүй хүмүүстэй хэлэхэд 17 сер дээр цэнэглэгчний хүлээж авах чадамж сайжирсан байсан. 40 Вт-ийн адаптер залгахад дэмждэг болсон гэсэн. Тэгэхээр өмнөх цагаан адаптер маань өөрөө хортой байдаг тийм ээ. Энээс 2 дахин хурдан цэнийг хүлээж авах чадамжтай болсон. Дээрээс нь wireless charge буюу MagSafe-ээр 20 Вт хүртэл QI20 технологиор 20 Вт хүртэл дэмжинэ. Тэгэхээр соронзоороо бүр энэ адаптерынхаа хуучин адаптерынхаа хүчин чадлаар цэнийг хүлээж аавна гэхээр бас гол шинжилгүүд энийг болсон юм болов уу гэж бодоод байна. Та нэг иймэрхүү жоох удаан бичлэг болчлоо. Эцэст нь хэлэхэд одоо дараагийн бичлэгээр Pad 2 Pro гадаадаас биш дотоодоос нэг захиалга орчихсон таблет сетап. Энэ дээр Scorpion 2 болон бусад дах хэрэгслүүдийг нь эхнээс нь задлаад угсраад эзэнд нь хүлээлгэж өгөхөд бэлэн болгоно. Тэр бичлэгийг бас оруулна. Хамт байдаг та бүхэндээ баярлалаа.